Тамир гол. Эрт үеийн цагт тамир гэдэг үзэсгэлэнтэй бүсгүй эмээтэйгээ хамт амьдардаг байжээ. Тэр үед тойл байдгүй учраас хүмүүс голын усан царайгаа толддог байжтэй. Тамир бүсгүйч гэсэн ус авахаар гол руу явах бүртээ царайгаа толддог байв. Олон ирчүүд тамир бүсгүйтэй ханилан суухыг хүсдэг байж гин. Хөгшин баянч гэсэн тамир бүсгүйтэй суухыг санаархдаг байв. Нэгэн өдөр хөгшин баян тамир бүсгүйд гой дээл хувцас амттан бэлгэлжээ. Харин тамир бүсгүй юу ч авдаггүй байв гин. Хорсон бухимдсан баян тамирыг хорлох гээд голын усыг булангууртуулжээ. Харанхуйлсан голын ус юу ч харахын аргагүй байлаа. Тамир бүсгүй жоохон жатхой царайгаа харах гээд гол руу бүхэж гин. Тэр үед уулын оройгоос өнхөрж ирсэн том чулуунд оногдон тамир бүсгүй усанд унан өгчээ. Тэр цагаас хойш хүмүүс тэр голыг тамир гол хэмээн нэрлэх болж гин.